Okay? За ардумын самжилтаа суугаарай. Ажилтан оръё. So Egypt is a wonderful place За Египт ямар гайхалтай газар болохыг харж байна уу та нар? where God can do a lot of things. Бурхан ямар их зүйл хийж болдог вэ тэр газар? But at the same time, God said, come out. I have something Гэсэн ч better. бурхан тийм ээ гараад ирэл гэдэг байгаа шүү дээ. Гараад ир. Анасаа. Ойлгож байна уу? So God must help us to get clarity. Тэгэхээр бурхан биднийг юмсыг тодорхой харахад минь туслах хэрэгтэй болж. Are you with me? Ойлгож байна уу? And we have to seek clarity. Бид нар энэ тодорхой байдлыг бүр хүсэмжилж хайх хэрэгтэй. You know, you can see people like trees, but you must be hungry for more. Тийм та ингээд хүмүүс таны нүдэнд мод шиг харагдаж байсан ч гэсэн та ингээд болоо гэхгүй шүү дээ. Бүр улам тодорхой харахын төлөө байх хэрэгтэй. Seek the truth. Love the truth. Үннийг хайрл. Some people say, oh, this is new thing. It's not new thing. It has been in the Bible all the time. Тийм зарим хүмүүс хэлдэг оо та нар энэ чинь шин зүйл юм байна гэх. Үгүй шин биш энэ аль хэзээний Библиэд байсан. But what we need is to understand it right. Харин бидний хувьд хэрэгтэй зүйл юуг зөв ойлгох ёстой вэ гэхээр So зөв зүйлийг бид нар ойлгох л ёстой. God has to remove our blindness. Юмсыг зөв ойлгох хэрэгтэй болж So we байна. get clear. Сохор байдлыг зайлуулад When we get clear, we can walk. хардаг болоход бид нар алхаагаа хийж Let's take the next one. чадна. Дараагийнхыг нь Okay, the last one. энэ сүүлийн байгаа. Египт гэж ямар газар юм Egypt is the бэ? place where awesome things happen. Египт бол бүр гайхаж алмаармар зүйлсүүд болдог тийм газар If биш. you read the story of the 10 plagues, За та нар тэр 10 гамшигыг мэднэ дээ Египтэд болсон. amazing things happen. Ухаан санаанд оромгүй 10 зүйл I болсон. mean, I will not go through the 10 plagues. You can do it yourself. Тэгээ би тэр 10-ыг ярихгүй л дээ та нар өөрсдөө уншаарай. But suddenly, all animals are sick. Бүх амьтад өвчлөдөг гинт. Өвчин тусдаг. But the animals of Israel are not sick. Тэгсэн чинь зөвхөн Израильчуудын одоо адгуус мал нь ирүүлээ. Suddenly, all people are sick. Бүх хүмүүс гинт өвдөд But the Israelites are not sick. ганцхан Израильчууд ирүүл байдаг гинэ. One day, all the nation was in darkness. Бүх үндэстэн даяар харанхуй нөмөрөхөд It was night. бүр таг харанхуй. Literally night. Ерөөсөл бүтэн утгаараа шүн байгаа шүү. But by the Israelites, it was day. Харин Израильчуудын хувьд байсан газар нь өдөр байсан. Өдөр Have ягаад? any one of us experienced that? Бидний Any one of us have experienced that? бидний ийм юм үзсэн үү ер нь? All Ulaanbaatar is dark and on your house is light. Бүх Улаанбаатар даяараа цахилгаан гэрэл тас үсрээд ганцхан таны гэрт ингээл асаад байд. Everybody is sick, you are healthy. No sickness. Улаанбаатар хотын бүхэн өвчнөд баригдаад ганцаараа ирүүл. All companies are hit by recession. Your company triple. Бүх компаниуд бүр ингээл одоо бүр дампуур залга болоод ганцхан таних ингээд ерөөсөө цэцгэлээ. This is what happened. Ийм л төрлийн юм болж тийм. I mean, we are not even there in the churches today. Тэгэхээр өнөөдрийн сүмүүд бүр ийм юм чи үзээгүй байна. When everybody else gets sick, we get sick too. Бүх хүмүүс ингээд өвчин тусгууд манус дагаал өвдөг шүү. When another company is hit by recession, our company is hit by Тэгээд recession as одоо өөр well. компаниуд ингээд одоо эзэн засгийн хямрал артангууд манайхаас автаал. Are you with me? Ойлгож байна уу? Бид Yeah, нар тийм but in those days, гэтэл тэр өдрүүдэд God moves so strongly. бурхан ийм л хүчтэй So хөдөлсөн on байна. His people, Түүний хүмүүсийн дээр everything was perfect. бүх зүйлсүүд яг төгс байж исэн. No darkness, Ямар no харанхуй sickness. байхгүй, өвчин No байхгүй, recession. ямар ч одоо дампуурал байхгүй. What kind of life do we live today? Өнөөдөр бид нар ямар амьдралаар амьдарч байна? That's why I said Тийм учраас би хэлээд But Egypt is not a bad place. Египт бол ерөөсөө ярыг маз it's газар a биш. good place. Маш сайн газар байсан. And we are there. We're not even there Бид yet. нар бүр тэ Египтэд ч одоо байж байгаагүй байна да Are you очоогүй. with me? Ойлгож байна уу? So this is, I try to describe for you what Egypt stands for. Тэгэхээр Египтэд чухам одоо ямар газар байсныг л би танд дүрслэн харуулахыг This is the next оролдоод one. I will not say that дараагийнхыг yet. энэ тухай дахиж одоо илүү Egypt stands for a good and wonderful, although unstable and unpredictable place. За Египт нь тийм ээ маш сайн бүр үнэхээр гайхалтай бас одоо unstable гэдэг чинь доктортой биш гэсэн үг үү?
Докторгүй тийм ээ. Маш одоо сайн гайхамшигтай бас түүний зэрэгцээгээр бас докторгүй тийм газар байсан. Unpredictable. You cannot predict it. You never know what will happen. За. Одоо сайн гайхалтай газар байхын сацуу доктортой биш. Бас юу болох нь тодорхой биш тийм газар байсан. This is the life we have now. We have a good life. Тэгээ өнөөдөр яг бидний амьдрал юм. God is good to us. Сайн байгаад Бурхан бидэнд сайн хандаал. God cares for us. God forgives us. Тэгээ Бурхан бидэнд санаа тавьж тэр биднийг уучилдаг. Amen. God heals us. Биднийг бүр идгээдэг. Encourages us. Strengthens us. Биднийг зоригжуулж, биднийг хүчрхэгжүүлдэг. It's a good life. Ийм сайн амьдралтай бид нар өнөөдөр. But it's unstable. Гэхдээ энэ амьдрал маань доктортой биш. Christians are up and down all the time. Христчингүүд ч одоо ингээд нэг дээр гараад нэг унж тусаад. Even leaders are up and down. Бүр удирдагч нар ч гэсэн нэг Even pastors are up нэг and down. унаас сэхэл муужраад ингээд явдаг. And you never know what will happen. Тэгээ ер нь бол яг юу болохыг та Maybe хэлж next year мэдэхгүй. things will be bad. Дараагийн жил амарч болох юм биш Maybe үү? next month we are sick. Эсвэл дараагийн сар өвдөх ч юм уу? Maybe next year the company is bankrupt. Дараагийн одоо жил миний компани дампуурах ч юм Now уу? the church finances are okay, but next year the church will struggle with Сүмийн санхүүд finances. ажигуулын дараа жил юу болохыг хэвээр бөө мэд. Maybe this year the church has planted a new church. Next year the new church dies. Магадгүй энэ жилдээ сүм маань шинэ сүм тарьж идэг дараа жил тэр нь үхэх ч юм билүү? This is what Egypt stands for. Тэгэхээр яг Египт яг тийм газар байгаа байхгүй юу? You never know. Та юу It's болохыг good, but you never know. Сайн газар л You don't know what to expect. Яг одоо яг юу болох вэ? Юу намайг хүлээж байгаа бол бид One Sunday the worship is powerful, next Sunday нэг the бүтэн worship сая is өдрөөс boring. магтаал бол тасарч алга бол нэг бүтэн сая өдрөөс авах юмгүй болол. 1 month God answers your prayer, next month no Энэ answers to сар prayer. цаашдаа бурхан таныг залбирангууд хариулаад дараагийн сар дээрээс та нам чимээгүй болол. It's a blessed life, supernatural life, Өрөөгсөн life. ер бусын одоо бүр үнэхээр гайхалтай тийм But амьдрал. Хүндэтгүй штэ тийм амьдрал. something is missing. Мөн боловч тэнд нэг юм дутаад л байдаг. Something is missing. Нэг юм дутаад байдаг. Тийм газрыг. That's why in so many churches now, Тийм учраас өнөөдөр маш олон сүмүүдэд people are becoming hungry. хүмүүс ингээл өссөд байна. They have a good life. Тэд нар сайн амьдарч God байна. cares for them. Бурхан тэдэнд санаа тавьж God байна. helps them. Бурхан тэдэнд тусалж байна. God forgives them, heals Тэднийг them. уучлж, эдгэж байна. When they pray for the sick children, God heals the Тэдний children. хөвгчтэй хүүхдүүдийн төлөө залбирахад нь Бурхан тэднийг Are you with me? эдгэж They have a байна. good life. God is good to Тэдний them. амьдрал нь сайн байна. Яг л Бурхан тэдэнд сайнаар хандж байгаа God учраас. is good all the time. Бурхан ер нь үргэлж дандаа сайн All байдаг. the time God is good. Бүхий л цаг тэр сайн байдаг. That's the statement. Энэ бол одоо их чухал But юм шүү дээ. something is missing. Нэг юм дутаад байдаг ойлгож. What is missing? Юу дутаад байгаа юм? The kingdom. Хаанчлал. Right? Next one. Дараагийнх нь. Okay. Therefore, God said, За ийм л учраас Бурхан come out. гараад иргэж дуудаад байгаа юм. Not because it's a bad life, it is a good life. Нэх муу амьдраад байгаа учраас нь биш. Харин сайн амьдарч ирсэн. Гэхдээ л юм дутаад байгаа учраас гараад иргэж ш. Not because he did not care for them, he cared for them. Бурхан санаа тавьж чадахгүй да биш. Тэр санаа тавьж байсан. But there was a kingdom life for them. Гэтэл тэдэнд зориулсан хаанчлалын амьдрал байсан. Life Бурханд in the promised land. амлсан газарт амьдрах тэр амьдрал. Many good things have happened in churches until now. Өнөөдрийн хүртэл сүмүүдэд олон сайхан зүйлс болж исэн. Since Pentecost in Jerusalem, lot of good things. Иерусалим Пентекостийн өдрөөс ахуулаад өнөөдрийг хүртэл Many revivals, өчнөө олон сэргэлтүүд болж исэн. reformations, Өчнөө олон өөрчлөлтүүд болж Great men of God. Бурхны агуу хүмүүс гарч Great women of God. Бурхны агуу эмэгтэйчүүд босож Great ирж байлаа. churches. Агуу сүмүүд гарч But- ирж байлаа. Гэхдээ something is still missing. нэг юм дутаад л байсан. Өнөөдрийг хүртэл. Amen. So it has been good, Тэгэхээр энэ сайн байж болно. but God has a new day for us. Харин Бурхан бидэнд шинэ өдрийг The бэлтжээ. day of the kingdom. Энэ нь хаанчлалын өдөр юм. Amen. Can you say amen to that? Амин шүү. Therefore God said, come out. Тэгээд л Бурхан гараад ир гэж хэлж And he said, come out in the wilderness. байна. Та нар гараад цөл рүү хүрээд ир. Цөл рүү гараад ир гэж. That's why it is so important for us Ингээд л бидэнд ийм чухал байгаад байгаа байхгүй to юу? understand what the wilderness is. Цөл гэж юу болохыг ойлгох нь ийм чухал байна. Now for us Christians, we think wilderness is when we have a bad time. Бид нар бодохдоо ингээд зовж авсан цагийг минь цөл гэж хэлдэг гэж. It's difficult.
амар хэцүү. The temperature is high. Амар ингээд одоо халуунтай. Everything is dry. Эста хамаг тий халуун газар тэгэл хамаг юм хатаа. It's not plants and wood, it's sand. Өвсний зийч байх. No food, it's difficult. Ямар ч хоол байхгүй. It's demanding. Амар газар. It's tiring. Амар муухай газар. So we think, wow, this is what wilderness is about. Яг цүл ингэж энийг л хэлж байгаа юм. Now, tonight and tomorrow morning, Өнөө орой маргааш өглөө I will tell you what the wilderness is about. цүл гэж юу болохыг би хэлж өгнө. Wilderness is a wonderful place. Цүл бол гайхалтай сайхан газар The юм. wilderness is actually better than Egypt. Ер нь цүл бол те бүр Египтээс ч дээр газар. I know this pushes your mindset. Тэгээ магадгүй энэ одоо миний хэлсэн үг таны оюун санааг бүр үнэхээр байдалд оруулж байгааг би мэдж It байгаа. challenges your opinion, your Тийм understanding. таны хуучин ойлголт, бодол, санаануудыг чинь үнэхээр сорилтонд оруулж байгааг But мэдчихэв. don't close your heart. Гэхдээ зүрхээс битээ хаачаарай. Please keep listening. Зүгээр сонсоод бай. За ямар ч гэсэн Give сонс. it a chance. Тэгээ өөртөө шанс өг. Even you disagree, give it a Та chance. санаа надтай нийлэхгүй байсан ч Listen to it. боломж өгөөд сонс. Then when I leave Monday morning, you can talk with God about it. Тэгээд би нэгд өдөр нэг юм явж өгөхөд та бурхантай яриараа энэ тухайгаар. Because at the end of the day, God has to decide. Эцсийн бүлэгт бурхан өөрөө шийдэх I am not God. Би бурхан биш. I'm just me. Би бол би. So at the end of the day, you must seek His face. Тэгээд та эцсийн бүлэгт түүнийг ирэн хайх ёстой Say, шүү. God, Тэгээд бурханд хэл. I thought it was that. He Би said өмнө it was ингэж this. бодчихсон. What do you Билийг say? хурж ирээд одоо хамаг юм хутгаа ичлээ. Та юу гэж бодож? And let Him decide. Тэгээд тэр өөрөө хэлэг тавь. Let Him bring clarity. Тэр таныг одоо ингэж хараатай So болгоо. you're not confused. Тэгснээрээ та төөрөхгүй. But on the way to clarity, sometimes we have to become confused. Харин одоо тий хараа орж байх явцад бид нар мэдээж одоо юмсыг бүдэг бодог харж байгаа учраас Because хамаагүй we шүү дээ. thought we were clear. Учир нь урд нь бид нар юмыг сайн мэдж гэн гэж бодож But if our clarity was not right, Тэгсэн чинь тэр харж байна гэж бодсон зүйл маань зөв биш байв. God has to confuse our clarity in order to bring His clarity. Бурхан бидний тэр бодож байгаа бид нар харж байна гэж бодож байсан зүйлийг бурхан самууралд оруулаад өөрийнхөө тодорхой байдлыг бидэнд өгдөг юм. Ойлгож байна уу? And that's okay. Энэ зүгээр He will bring us to the whole truth. тэр биднийг бүхий л үнэн дээр авчрах болно. The Holy Spirit will guide you to all truth. Ариун сүнс таныг бүхий л үнэн лүү удирдах болно. And the truth shall set you free. Тэгээд тэр үнэн таныг чөлөөлнө. No, let me requote it. За би The дахиад Holy Spirit will guide you to all truth, number one. нэгдүгээр ариун сүнс таныг бүх үнэн лүү хөтлөн гэсэн. And you shall understand the truth. Тэгээд та үннийг ойлгох Number ёстой. two. Ойлгох болно. And the truth shall set you free. Тэгээд гуравт нь тэр үнэн таныг Number чөлөөлнө. three. Гуравт нь. So a truth you don't understand cannot set you free. Тэгэхээр та үннийг ойлгохгүй бол бас чөлөөлөгдөхгүй байх нь шүү дээ. You must be clear. Та бүр үнээр тодорхой And болох. clarity will settle the За confusion. тэгээд энэ бурхнаас өгөх тодорхой байдал чинь бүхэл төөрөгдлийг шууд битэлнэ. Not my thoughts, not my opinion. Миний бодлууд миний санаа биш. I'm a spokesman. Би зүгээр одоо ярьж байна танаас But he will tell you what is right. Харин бурхан Amen. юу зөв болохыг танд хэлж өгнө. So we have to know what the wilderness is За stand for. энэ цөл гэж газар чинь чухам ямар газар юм So бэ? even you might disagree. Та надтай энэ талаар санаа нийлэхгүй байсан. Even what I say might stretch you. Миний хэлж байгаа үг нь таныг өстө үнэхээр зулгаасан ч Don't be a child. та бити хүүхэд Биш байгнаарай. Харин зүгээр одоо тэр хэрээр нь та өөрийгөө одоо Children, сунгаарай. when they don't like something, they run away. Хүүхдүүд бол угаасаа тийм шүү дээ. Юм таалагдахгүй бол яваал өгнө. Adults are mature enough to listen. Тэр төлөвшсөн хүмүүс бол өөрийг нь сунгаж байхад сунгуулах хэрэгтэй. Are you with me? Ойлгож байна уу? So listen, and then Тэгээ God will bring сонсоорой. clarity. Тэгээ бурхан танд тэр тодорхой байдлыг Okay, let's авчирч go. өгнө. What does the wilderness stand for? За, цөл гэж юу вэ? Number one, Нэгдүгээрт the wilderness is the place where цөл God гэдэг бол steps strongly into our lives and reveals that He who liberated us will be totally in charge of our journey and provide all which is necessary. за энэ гол өгүүлбэрийг би орчуулах гэж оролдъё. Цөл гэдэг бол бурхан
бидний өдөр тутмын амьдралд маш хүчтэйгээр ажилтдаг. Тэр өөрийнхөө чөлөөсөн нэгэнд өөрийгөө харуулдаг, илчилдэг. Тэгээд тэр бидний одоо энэ аялалт амьдрал гэдэг энэ зүйлд маань одоо бүрэн эзэн нь болж өдөрдөн захирдаг. Тэгээд тэр хэрэгтэй бүхнээр нь хангаж өгдөг ийм газрыг хэлж байгаа юм. Amen. So the wilderness is not a place of problems. Тэгэхээр зүйл бол ерөөсөө түмэн асуудалд орсон газар биш. It's not a place of problems. Ерөөсөө биш. Oh, Pastor.